Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монголчууд бид эвтэй бол хүчтэй. Монгол арга ухаана үр хөвгттэй өвлүүлэн үлдээдэг баялаг уламжлалтай билээ. За бид та бүхэндээ Монгол арга бэлэг, зан заншил, Монгол ухаан, өв уламжлалаасаа суралцах зорилгоор хийсэн бяцхан контентоо танилцуулж байна. За манай энэ контентын маань гол дүр нь мөнхөл ануу 2. За сайн байцгаана уу найзуудаа? Сайн уу найзуудаа? Мөнхөл ануу 2-тай та бүхэн маань хамтран мэдлэг бүтээж, дадал болгож, бас зөвлгөөг нь дагаарай. Хамгийн эхний хичээл зан аашаа хэрхэн төлөвшүүлэх вэ? Ануугчээ Монгол ардын сайхан сургаал үгээр ээж аав минь биднийг хүмүүжилдэг шүү дээ. Хоёулаа найзуудтай сургаал үг хэлж өгöydөх үү? Тэгээ. Би эхлээд хэлээ, манай аав надад эзэн хичээвэл заяа хичээдэг гэж дандаа хэлдэг. Тийм үү. Манай ээж маань цэцэрлэгийн багшаалтаа хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэж байнга анхааруул загтдаг юм. За тэгвэл одоо хоёулаа найзуудтай өнөөдрийнхээ хичээлийг заах уу? Зан ааш гэдэг бол таны хийж буй үйлдэл, хийж байгаа алхам, эерэг дадлаар чинь байнга таныг илэрхийлэн байдаг. Ер нь бол хэрэгцээн дээр үндэслээд эерэг дадал бий болдог. Эерэг дадлыг таны хийж буй алхамжинд харуулж байдаг. Мөн үйлдэл чинь таныг хэр зэрэг эерэг зөв дадалтай хүн бэ гэдгийг харуулж байдаг юм аа. Эдгээр зүйлүүдээр хүний зан ааш тодорхойлогддог шүү. За хэрвээ чи зөв үйлдэлтэй, зөв алхамтай, эерэг дадалтай бол зоригтой, ухаалаг, хүчтэй болно шүү хүүхдүүдээ. За ингэснээр энэ зоригтой, ухаалаг, хүчтэй байснараа ямар үр дүнд хүрэх вэ гэхээр бэрхшээлийг даван туулах чадвартай болж зорьсондоо хүрэх шаргуу мэрээлттэй болдгийм байна. За үүнийг зан аашаа удирдах чадварч гэж хэлж болно. Ануугчээ одоо бүгдээрээ найзуудтай зөв дадлыг, хүч зоригийг хөгжүүлэхдээ юу хийх ёстойг хэлж өгцгөөйдөх үү? Зүйтэй. Тэгэхээр эхлээд ямар нэгэн зорилго тавья. За түүнийгээ зөв дадлаар төлөвшүүлье. Жишээлбэл нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах, сайн хийж сурах. Учир нь хийж сурсан бүхэн эрдэм гэдэг шүү дээ. Манай ээж минь надад аяг угаад сурсан ч эрдэм, хоол хийж сурсан ч эрдэм, хог шүүрдэж сурсан ч эрдэм гэж хэлдэг. Би тэгээд гайхаад л яагаад гэрийн ажил маань эрдэм болчихдөг юм болоо гэв. Бас өөртөө тохиолдож байгаа сөрөг мэдрэмжүүдээс өөрийгөө сэргийлж байгаарай. Аль болохоор сөрөг зүйлийг битгий бодож байгаарай гэсэн. За тэхийн тулд яах вэ гэхээр өдрийн дэглэм зохиож түүнийгээ хэвшүүлээрэй. За зөв төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр юу хийх вэ? Орой унтахдаа бодоод төлөвлөж сураарай. За хамгийн гол нь дутагдлаа хүлээн зөвшөөрч сураарай найзуудаа. За
Манай ээж маань хэлтгэлдээ шүүмжлэх биш. Ажил үйлсээрээ харуулж байгаарай минь хөө гэд. Тэгэхээр зэрэг би эхлээд хийж сурахыг хичээж байгаа. Одоо тэгвэл анагчээ хоёулаа найзуудаа зөвлөгөө өгөх үү? Би эхлээд хэлчихье. Төвчээртэй сонсож сураарай найзуудаа. Одоо та хэлээ. За. Бусдыг ойлгож сураарай найзуудаа. Бусдын сайн талыг олж хараарай. За, өнөөдрийнхээ хичээлээр найзуудаа зан аашаа төлөвшүүлэх, өөрийгөө хүчтэй, зоригтой болгодог дасгалуудыг зааж өгье гэхүү хоёлаа. За, хамгийн нэгдүгээр зугаалга гэдэг дасгалыг мөнхөлөө чи заад өгч. За, тэгээ. Гэрээсээ 1 минутын хугацаагаар гэрээсээ гарахдаа 1 цагийн дараа ирэхээр төлөвлөөд яг төлөвлөсөн цагтаа буцаж ирж байгаарай. За 2 минутаас илүү хугацаагаар хоцорж болохгүй. Энэ нь цагийг зөв хуваарлаж сургах дасгал бөгөөд зугаалга салхинд гарах хугацааг 30 минутаас 2 цаг хүртэл өөрчилж болно. Харин одоо би сэрүүлэг гэдэг дасгалыг зааж өгье. Өглөө босоод сэрүүлэг дуурахаар босоход хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл орон дотроо сэрүүлгээ дуурснаас хойш 30 тоолоод босож сураарай. Өдөр бүр энэ тоог 5-5-аар хорогдуулсаар 3 тоолоод босож сурвал хамгийн сайн шүү найзуудаа. Хэрвээ 3-7 хоног өглөө бүр 3 тоолоод босож сурчвал энэ чамд хамгийн сайн дадал болно. За өглөөний дасгал 10 минут. Чи тайлбарлах юм уу? За тэгсэн ч яах вэ? Өглөөний дасгалыг 10 минутын гимнастик хийн. Тэгээд өдөр бүр 1 минутаар нэмсээр хагаад 15 минутын дасгал хийдэг болно. Болж өгвөл тогтмол цагт дасгалаа эхлээд 3-аас 4-7 хоног тасралтгүй хийвэл энэ дасгалыг төгс эзэмшлээ гэж үзэж болно. За тэгвэл эдгээр дасгалуудыг хийснээр чамд зөв дадал төлөвшгөнэ шүү дээ хүүхдүүдээ. За хамгийн гол нь өдөр бүр хийж сураарай. Хэрвээ тэгвэл найзуудаа та нар зоригтой, ухаалаг, хүчтэй болж төлөвшгөнэ шүү. Энэ бол хүний зан чанарын нэг хэлбэр байгаа юм аа. За тэгээд бид нар ухаалаг, зоригтой, хүчтэй болсноороо бэрхшээлийг даван туулах чадвар суух нэ. Мөн зорьсондоо хүрэх шаргуй мэрээлтэнд суралцдаг байх шүү хүүхдүүдээ. За найзуудаа, бид хоёрын хичээлийг анхааралтай сонссон найзуудаа баярлалаа. Баяртай найзуудаа. Тавтай сайхан амраарай. Шөнийн зүүдэнтэй гайхамшигт ертөнцөөр аялж бодлын харгуйд улам илүү сайхан бодлуудыг өөртөө төлөвшүүлээрэй найзуудаа. Баяртай.